Аава. Яасан өр минь? Та бид хоёрыг яагаад энэ орон дээр хэвтүүлчихсэн? Нуугдаж тоглох гээд. Хөөх, үнэхээр үү? Тийм хонгор минь. Тэгэхээр вэ штэ. Бид хоёр хоёулаа тус тусын өрөөнд орно. Тэгээд миний охин нүдэ аниад дотроо 100 доллараа заяа. Тэгээд хэрвээ нүдэ нээхэд аав нь байхгүй бол битгий хайгаарай. Бас ээжээс ч гэсэн бити асуугаарай. Олохгүй байна гэж битгий гонглж уйлаарай. Охин минь. Тэгээд нүдэ нээж эндээс гараад гэртээ харьсан цагтаа аавынхаа өрөө рүү очиорой. Бас зааврыг нь дагаад аавыгаа олоорой. Ойлгосон уу? За аава. Тэгээд аав охин хоёрыг тус тусын өрөө рүү эмчнэр аваад орлоо. Охин аавынхаа хэлснээр дотроо 100 долларууд ухаан алдлаа. Удалгүй охин нүдэ нээхэд аав нь үнэхээр байсангүй. Тэгтэл ээж нь хажууд нь уйлцуунаг. Охин чимээгүй имлэгээс гараад шууд гэрлүүгээ очин аавынхаа өрөөг чиглэлээ. Үүдэн дээр нь 10 жилийн дараа өр минь онгоолгоорой гэсэн байв. Охин 10 жилийн дараа 16 нас хүрч аавынхаа өрөөний түлхүүрийг аваад өрөө рүү орлоо. Тэгтэл тэндээс аавынх нь үнэр сэнгэнэн өгдөв. Номын тавир дээр жижиг бичээс байв. Тэр бичээсэн дээр өр минь хайр хамгийн агуу гэх зохиолын 250 дахь хуудсыг нэгэрээ гэсэн байв. Охин хэлснээр нь хийлээ. Тэгтэл дотор нь нэм байлан югсэн захидал байв. Тэрхүү захидалд өр минь чамдаа ийм том болсон өдрийн баярын мэндийг хүргэе. Аав нь үргэлж чамайг ажиглаж байсан шүү. Хэцүү үед чинь тэврээгүй ч гэсэн хажууд чинь суудаг байсан. Жаргалтай үед чинь үнсээгүй ч гэсэн бахархаад энийгээ зогсдог байсан шүү. Нэрээ аав нь охинтой бууж өглөө. Чи минь үнэхээр мундаг тоглогч юм аа. Тиймээс аав нь охинтой нэг нууц хэлье. Миний охин энгэр дээр чинь томоос том сорив байгаа биз? Түүндээ бүү шархлаарай. Аав нь охиндоо зүрхээ хүс юм. Тиймээс насан туршид чинь чамтайгаа хамт гэсэн үг. Хайртай шүү, өр минь. Ааваас нь. Гисэн захиа бичин үлдээсэн байлаа. Охин нулимсаа барьж ядан. Тийм ээ аава. Би үнэхээр сайн байсан. Би ээжээс таныг хаана байгааг асуугаагүй. Бас уйлаагүй. Үргэлж инээж байсан. Гэхдээ аава,
Би энэ тоглоомонд хожсон чинь одоо уйлж болох уу? гэж хэлээд захианы арыг хартал уйл та уйл үр минь. Харин өнөөдрөөс цааш битгий уйлаарай гэж бичсэнийг хараад охин цөрхрөн уйлсан юм.